Ер нь бол энэ нийслэлчүүдийн аятай тухтай амьдрах, энэ агаарын бохирдол, за дээрээс нь түгжирлээс урчин сэргийлэх энийг одоо хийхэд бол нэлээд томоохон далаацтай ажиллах хэрэгтэй байна гэдгийг бол Нямбатар дарга өөрийн биеэр харуулсан байх гэж би бодож байна. Тэгээ ер нь яг зүгээр ажлыг тийм амархан харагдуулж чадсан. Эндээ хэлгээд яг зүгээр нэг шин санаачлагыг гаргаад хийж болно. Хэрэгжилтийг харахад их амархан харагдаад байдаг. Гэхдээ тэр хэрэгжүүлэх ажлын хууль эрх зүйн орчин, санхүүгийн болоод хүний нөөцийг бэлтэнэ гэдэг асар хүний нүдэнд харагддаг том зохион байгуулалтын ажлууд байдаг байхгүй. Тэгээ эдгээрийг бол одоо хамгийн түрүүнд сайн хийдэг л менежер байх хэрэгтэй. Энийг бол одоо Нямбатар дарга сайн хийсэн гэж би зөв хувьдаа бодож байгаа. Тэгээд энэ Улаанбаатарчин мега төслүүдээр бол 100-аар дэмжигдэхгүй байх штеп. Үүнээс дөнгөж 24-ийг нь бид нэр сонгож ярьж исэн. За 24-өөс нэг 16 дээр нь ажиллаж исэн. За зарим нь ингээ явж байна. Тэгэхээр энэ ажлуудыг одоо бас урагшлуулад бас үнэхээр одоо нийслэл хэрэгтэй гэж одоо шийдвэрүүдийг л иргэдийн хурал болон засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон шүү дээ. Тэгэхээр энийг л одоо бас гүйцээж ажлыг нэрчимжүүлэх хүн байгаасаа л гэж бодож байна тий.